За, жингээ нэмцгээ. За, part 2 гэж хэлээ да одоо. Өмнө нь бол ерөнхийдөө бас бид нар жин нэмэхэд яас тэгээ булчин биологийн шингэнүүд бас айгүй чухал юм байна гэж ойлгосон. Өөх бол тэр ер нь бүх жинг хасалт нэмэлтэн дээр бол хамгийн бага хувьтай байсан гэж ойлгосон. Тэгэхээр өнөөдөр бид нэр одоо өмнөх сэдвтэйгээ хамааруулад жингээ нэмэхийн тулд булчингаар нэмэх ёстой гэж хэлсэн. Тэгвэл булчингаар нэмэхийн тулд юу идэх юм бэ? Уураг сайн муу юм гэдэг яриаг болов гэж бодож байна. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын ивэлдор. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн өрсөв. За хүмүүс ихэвчлэн одоо жингээ нэмэх гэж чинь гээд одоо майнуудтай тий энэ зүрийн юм ингээд хольж иддэг барьдаг ингээд би ч суугд байх тэгдэлсэн л та. Яаж таргалах уу гэж махаа идэл ингээд явдаг лээс. Тэгэхээр яг хөө зэрэг идэж байгаа зүйлүүдээс хамааруулаад булчин нэмэх юм уу, өөх нэмэх юм уу, яс нэмэх юм уу, биологийн шингээ нэмэх юм уу гэдэг чинь ойлгомжтой болчихж байгаа. Тэгэхээр та юу идэнэ? Яг таны бие махбод тийм ухаалаг систем бай таны бүтээн. Таны хөрөгчөнд байгаа зүйл, таны тавган дээр байгаа зүйлүүд таны бүтээн гэсэн. Тэгэхээр бид нар одоо жингээ нэмэх булчингийн мас авахын тулд юу идэх ёстой? Юу хэрэглэх гэдэг зүйлийг ярьж байгаа. Тэгэхээр ер нь булчин гэдэг зүйл чи яг юунаас бүтдэг юм бэ гэхээр зэрэг уураг нас бүтдэг. Уураг нас. Тэгэхээр уураг л хэрэглэх ёстой гэсэн. Уургалаг хоолны хэрэглэгээ сайжруулах ёстой гэсэн үг таарч ирэх гэсэн. Уураг байхгүйгээр булчин бүтэн гэж байхгүй. Булчингийн бүх систем, арга ёсны энэ бүх системийн одоо энэ хөндлөн суултад булчингууд чинь тэр байтугай бүр бидний дотор ирэхтэнгүү зүрх тасралтгүй байлж байгаа болч. Тэрээс уурагнаас бүтэж байгаа. Тэгээ уураг дутагдах юм бол энэ бүх систем ажиллагааны хувьд бол доголт. Бүх хүнсний бүтээгдэхүүнүүдийг та нар ингээд нүүрс ус, уураг өөх тус гэдэг ангилалд оруулаад хамгийн нэг номерт идэх зүйл чи юу вэ гэж харах юм бол таны тавган дээр чинь нэг номерт эхлээд уураг орж ирэх хэрэгтэй. Уураг бол өөрөө амтны, ургамлын гэдэг маш олон төрөл байгаа. Тэгээ аль нь ч хамаагүй. Уурганы хэрэглээгээ сайжруулж булчин чинь за боли бүтэхгүй маа гэхэд тий илүү урахгүй маа гэхэд алдахгүй байх боломжтой. Тэгэхээр уургийг яаж хэрэглэх вэ гэдэг асуулт гарч байгаа. Мэдээжийн хэрэг уурганы их усрын хамгийн том зүйл бол мах. Мах. Шууд утгаар бол махныхаа хэрэглээг нэмэ гэж хэлэх гэдэг. Манай монголчууд ч юм уу энэ дэлхийд даяараа нэг буруу зүйл явсны юу гэхээр зэрэг нас ахын хэрэг махны хэрэглээгээ уургийнхаа хэрэглээг бууруулах тухай ярьж эхэлсэн. Гэтэл хүн нас ахын хэрэг уургийн дутагдал хамгийн ихэнд байдгийг нь бол бүх судлаач тоолж ижичснээр одоо сүүлийн үеийн ялангуяа матриксын гадна байгаа энэ шинжээчд маань уургийнхаа хэрэглээг нас ахын хэрэг нэм гэж ярьж байгаа. Гэтэл бид нар нас ахын хэрэг махаа бууруулж байгаа. Нас ахын хэрэг уургаа бууруулждаг. Тэгэл ингээд нүдэн дээр атигаал жижигрэл жилээс жил жижигэрдэг. Яс жижигрээд байгаа юм биш. Булчин байхгүй болоод бид жижигэрж байгаа. Тэгвэл жилээс жил бид түүнийг алдахгүй байхын тулд уургаа нэмэх ёстой болж таарч ирнэ гэсэн. За яг дэлхийн эрдэнэт байгууллагын гаргасан зөвлөмжөөр бол уургийн хэрэглээг 1.3-аас за дээд максимумдаа 1.6-ад үрж гэж яриад байгаа. Жишээлбэл 80 кг жинтэй болоход 1.3-аар үржлээ гэхэд тийм үү? Нэг өсрэл 85-6 грамм орчим уургийг хүн авах ёстой болж таарч байна. Тэгтэл энэ нөөрэ ямар төвшний уураг нөхөлт вэхээр зэрэг зөвхөн уургийн дутагдалд оруулахгүй байх төрлийн л зөвлөмж байдаг. Зөвхөн уургийн дутагдалд оруулахгүй. Тэгвэл бид нар жингээ нэмье. Галбираа хадгалъя, өгцгөө хадгалъя, гуяа хадгалъя, мөрөө хадгалъя, цээж хадгалъя. Нурууны булчингуудаа хадгалъя. Түүнийгээ хөгжүүлье гэж бодчихвол доор хаяж багтаа 1.8-аас 2-оор уургийн хэрэглээ авах шаардлага болж ирж байна. Зөв би одоо ингээд 80 кг життэй болоход 2 гэж үзэх юм бол 160 г орчимтой уургийг өдөр бүр авах хэрэгтэй бол таарч байна. Тэр дундаа бэлтгэл хийдэг бол шүү дээ бүр түүнээс нэмж бол. Тэгэхээр нас ахын хэрээр бид нар уургийг бууруулах тусам бидний арга ясны булчингууд нүдэн дээр байхгүй болж байна. Нүдэн дээр хайлна. Булчин бол нэг хэцүү нь өөх шиг ингээд нэг үсчээд тий хадгалагдаад нөөцлөгдөд байдаг зүйл биш. булчинд үргэлжийн тордлогоо хэрэгтэй яг цэцэг шиг. Тэр нэг байнга услах хэрэгтэй, тэр нэг байнга тижээх хэрэгтэй.
А тэгэхгүй бол уучлаарай. 7 хоногийн дотор таны булчин нүдэн дээр чи байхгүй болж болно. 7 хоногийн дараа та нарын фитнес явдаг залуучууд бидэнд бэлтгэд 7 хоног хийхгүй болоход л хоолны дэглэмээ 7 хоног алдахад л булчин нүдэн дээр нь урсаад нөгөө сайхан мөр цээж гар хөлн байхгүй болж байна. Тэгэхээр маш хэцүү. Яг тэгвэл хүн өөрөө энэ булчин гэдэг зүйлийг ургуулах дурггүй. Өөхийг цуглуулах дуртай. Хүн ч бай амтан ч ялгаа байхгүй. Тэгтэл ядаж та дасгал хийхгүй мөхөд уургийн хэрэглээгээ тэ нэмээд аваад яваад байвал энэ ядаж булчин чинь нүдэн дээр чи хайлах нь бага байна гэсэн. За хоёроор бодъё л да. За би жишээлбэл 160 г орчимтэй уургийг өдөр бүр авах хэрэгтэй болж таарч ийн л да. Тэгвэл 100 г үхрийн махад хэдэн грамм уурах вэ? Тэр нь 24-өөс 25 г орчим уург байж дахианы цээж мах бол бас 100 г-аар нэг 24-25 г уург байж. За тэгээд цаашлаад загас ч гэсэндээ ер нь л нэг 100 г-да дээд максимдаа нэг 24-өөс 25 г орчим уург байгаа. За яг борц. Борц бол яг 100 г-даа 30 орчим 28 орчим грамм л байдаг. За монголчууд л эртээр үеэсээ бид нар яагаад тэр дэлхийд том хэмжээний дайныг хийгээд ингээ ядарахгүй цуцхгүй байгаад гэсэн хэрэг бид нар борц иддэг гэсэн. Тэр өчүүхэн жоохон махад асар хэмжээний уург гэсэн. Тэгэхээр уургийн тэр агуулмжийг бид нар харах юм бол та өдөрт тийм үү? Одоо жишээлбэл би өглөө босоод нэг 100 г дахин цээж мах юм уу эсвэл загас юм уу үхрийн мах идлэхэд би 25 г орчим уург авч байгаа. За тэгвэл үүд дунд 11 цагт дахиад 100 г. За энэ 3-4 төрлийн махнаас аль нь ч болно. Үхэр дахиад загас. Гахааг бол нэг сайн уург яг боломжтой үзэхгүй. За тэгээд ингээ үзэх юм бол өндөг бас нэг өндөг 44 г орчим уург байгаа шүү дээ. Тэгэхээр чинь нэг ойролцоогоор нэг шартаар идлэхэд нэг 5 г орчим гэх юм бол 5 өндөг итлээ гэхэд нэг те 25 л өгч байгаа. Аль нь ч байж болно. Ургамлын дүпөө мөпөө ч юм уу эсвэл шар буурцаг ч юм уу тэдэрт бас уург байж л байгаа. Ер нь захын интернетээр та нар 100 г дагуулгад хүнсний бүтээгдэхүүндх уургийн агуулмж тооцоолго гаргаад ирчин. Тэр шиг амрах байхгүй. Тэгэхээр өдөрт би 1 2 3 4 идлээ. За 4 удаа мах иддэг бай. 400 г уург. Тооцоолд үзсэн чи хэд вэ? Дөнгөж 125 г. Гэтэл хүмүүс яадаг вэ зэрэг өдөрт 2 удаа махан голдог. Тэг бэлтгэл хийгээд. Эсвэл бэлтгэл хийхгүй байдаг. Тэг нүдэн дээр нь ингээд арга эст болж байгаа байхгүй болсон. Нас ихийн хэрэг өдөрт бүр 1 болдог. Өдөрт 1 л удаа мах иддэг болдог хүмүүс бүр сүулдэ. Тэр нэг байж болох доод хэмжээний максимумдаж хүрэхгүй. Тэгэхээр яг үгээр бид нар ялангуяа залуучууд ч юм уу тийм булчингийн масаа ингээд одоо фитнест яваад хөгжүүлээ гэж бодож бол дасгал хөдөлгөөн бол 50%. Хоол 50%. Жинхэнэ бэлтгэл хаана болдог вэ зэрэг галт тогооны ширээн дээр болдог гэж бүх тамирчид хэлдэг. Тэд өөрсдийн хоолоо хийдэг, тооцоолдог. Өдөрт 5-6 хоолоо бэлтждэг. 6 хоол. За 6 удаа бид нар дахианы цээж нөхөр байна уу 100 г-аар тооцоолоод 1.25 юм бол хэд болчих. 160 л өгч байгаа. За тэгэхээр миний хувьд бол бас ингээ булчингийн масаа бас жоохон ингээ тодорхой хэмжээнд нэмсэн бас нэг зүйл бол юу байсан гэхээр зэрэг хоол байсан. Хоол идэхгүйгээр та мянган гой дасгал хийгээд мянган гой стероид тариулаад ямар ч амжилт байхгүй. Тийм учраас яг хүүхэд зэрэг Ronnie Coleman болон дэлхийн томчууд юу гэж ярьдаг гэсэн хэрэг шөнөний болгон 2 цаг унтаад сэрүүлэг тавиад босч иддэг. Нэг удаа тэр хэлжсэн шүү дээ. Яг маш олон удаагийн Мистер Олимпиад төрүүлснийхэн дараа таны нууцыг юу гэсэн юм бэ? Тэр хүн ерөөсөө 2 цаг тутам хоолж ирсэн. Тэр нь юу гэхээр уурга байсан. Будаа биш, төмс биш. Тэгэхээр яг үгээр зэрэг би одоо та нарт бол тэр мэрэгжлийн төвчний хүний хувьд бол дээд булчингийн байж болох дээд хэмжээнд хүрсэн хүний өнцгөөс зүгээр дүгнээд хэлэхэд хооллолтондоо уургийн агуулмжийг багаар 2-оор үржүүлж идэ гэж хэлдэг. За миний хувьд бол өдөрт 4 л идэх. Яг уургийн агуулмж. Тэгэхээр миний хувьд бол нэг 125 г орчим болж байгаа. Тэгэнгүүт яаж өгөхөөр зэрэг надад дахиад 25 г 40 г уурах хэрэгтэй болж эхэлж байгаа. Энийг хаанс вэ? Энийг бол би яг үгээр зэрэг уургнаас авдаг. За одоо та нарын фитнесийн маш олон төрлийн уургнууд байгааг харж байгаа. Whey уург, за изолитийн уург, гидрожилтийн аргаар гарч авсан уургууд гэл маш олон төрлийн шар сүний уургаас гарч авсан уургууд бий.
Зарим тохиолдолд би шивл өглөөдөө хоол идэж чадахгүй тохиолдолд шууд уурга хариулаад уучдаг. Энд чи өөрөө шар сүнээс эдэмцнэрээс нь гаргаж авсан байгалийн сүүний уурга багтах. Тэгэхээр яг зэрэг өглөөдөө нэг уурга уучгаа 25 г уурга ууччихъя. Тэгээд өдөрт өд дунд ингээд 4 хоол идчихэд орой 9 10-ийн алдад уургаас экстра ууччих. Тэгэхээр би зөвхөн одоо хоол хооронд яг үнэхээр сайн идэж чаддаг бол болж байгаа. Тэгэхээр уургийг яагаад хүмүүс одоо уудгийн гэхээр энэ хооллолтуудыг дийлэхгүй учраас уугаад байгаа юм. Тэрнээс бол уурганд муу зүйл, элгэнд муу ч гэдэг юм уу эсвэл те бөөрөнд муу тэр айгүй бол юм ярьдэн штэ. Тэгэл одоо эмчнэр ч байна бүгд энийг ойлгохгүй. Уурга уухал юм бол баг өгч чинь. Гэтэл яг хүүхээр зэрэг өнөөдөр тэр одоо настай хүнийг те бид нар өдөрт 4 удаа хоол идэв. Тэгээд тэр хүн идэж ходоод нь дийлэхгүй гэж болно штэ. Тэгвэл уургагүй. Уурга уух юм бол тэр настай хүн тэр булчингийнхаа шаардлагатай жижиглэлийг авчиж байгаа учраас тэр өдрийн туршид булчин мас алдахгүй. Тэр өдрийн турш булчин мас алдахгүй гэвэл тэр жилийн туршид тэр хүн өөрийнхөө арга гэсний үндсэн суурь булчингуудаа аваад үлдчихэж байгаа гэсэн. Энэ эрүүл байдлыг бий болгож байгаа. Өнөөдөр яаж нөхөр зэрэг одоо уургийн талаар муу юм яриад байгаа улсуудыг би гайхдаг. Яг хөө гэхдээ одоо ингээ гадны оронд бол одоо ингээ уураг хэрэглэдэггүй хүнийг бол хараад бол баг яач л да. Ингээ уураг сэсрээ ууж байгаа хүнийг бол зүгээр жирийн үзэгдэлцсэн. Ингээл угасаа байдаг зүйл. Настай хүмүүс угасаа уучлаадаг уураг. Тэгэхээр одоо өнөөдөр дэлхийд даяар ингээ одоо Япон ч байна, Азийн Солонгосын орнуудад манай багш нар ингээ явж хахад 35 наснаас дээш насны хүнийг орж ирэхээр чи хөөе ингээд юу гормоныхоо шинжилгээнд ороод ир. Гормоны шинжилгээнд ороод гормон бага байл шууд гормон тарь. Ич шүү дээ. Одоо болох манайх стероид хэрэглээ амар боллоо юу энэ хүн үхлээ барьлаа гэж ирдэг. Магадгүй дахиад 5 жилийн дараа стероид хэрэглэдэггүй хүн бол тэнх хүн болж хүрэх гэдэг. Ялангуяа өндөр настай хүмүүс. Яг тэрнтэй адилхан 10 жилийн өмнө уургийг тэгж ярьдаг гэсэн. Одоо уургийн талаар ойлголт өөрлөсөн. Яг тийм болохоор бид нар одоо булчингийн масаа арга ясны булчингаа жингээ нэмэх гэж байгаа маш чухал үзүүлэлтийн нэг бол яалтчгүй уургийн хэрэглээг сайн авахаас сонголт байхгүй болж байна. Нэг бол уураг ав. Гаднаас нь. Тэр тооцоололтоор байгаа одоо өдрийн 80 кг ч 70 кг жинтэй хүн байвал яах вэ? Хоёроор үжилт. 140 г орчим уурга хүнсээр авч болно. Тэгэхээр хоолоо сайн хийгээд зөв тооцооллоо хийгээд махаа сайхан 100 г бол 100 г-аар нь хөвлөд хийгээд хоолоо хийгээд аваа явжвал болно. Гэт хүмүүс тэгдэггүй. Та нар анзаарч байвал монгол хүчүүдийн хоолтыг хараа. Одоо хуучин бол сайн махан хоол сайтай байсан. Одоо бидний өөх зэрэг цойр удаатай хуурга яасан ийсэн гэд нэг л их хоол идэт байгаа. Харангууд юу гэхээр зэрэг будаа нь маш их, төмсөн, ногоон, гурил нь маш их. Мах нь маш зөв. Монголчууд бид махны хэрэглэгээ маш их алдсан. Тэгэхээр яг үгээр зэрэг яг цэвэр утгаар нь махаа тавьж чад хажууталд нь 100 г бол 100 г махаа идчих хажуугаар нь тэр будаа төмссөн шид юмнууд идчих болж байна. Тэгэхээр жин нэмэх гэдэг ойлголтын хамгийн чухал зүйл бол бид нар яг өөхөр нэмж болно. Маш амархан. Хүссэн хүсээгүй та тэр маш их хэмжээний нүүрс услаг хоолоо идээд. Өнөөдөр нүүрс услаг хоолны хэрэглээд тамтдаггүй болсноос болж өнөөдөр дэлхийн хүн амын 50% тархалтай болсон байна. Удмаар гараад үз. 10 хүндэтмээ 9. Ямар нэгэн байдлаар хэвлийн тархалтай болсон байна. Тэр дунд нэг л хүн булчингийн маст явж байгаа. Тэр хүн гэхдээ яг тэр дунд бусдаас ялгагдсан. Бусдаас онцгой явж байгаа. Тэр хүн энэ системийг мэддэг гэсэн. Уураг багтай хоол идвэл хэцээч гой биетэй болох. Зарим хүмүүс жингээ хаслаа гэж бүх юм уу байхгүй болгоод шовтон юм болцсон байдаг шүү дээ. Тэгвэл 10 хүний 9-с нас вэ. 10 хүний баг 9 нь юу гэж хэлэх вэ зэрэг би ийм шовтон хүн дургүй. Би туранхай хүн дур. Галбирлаг хүн дуртай гэж хэл. Эмхтэйч хэрэгтэй ч. Тийм болохоор тэр нэг залуу гоё харагдаад байгаа. Тэр нэг эмхтэй гоё харагдаад байгаа. Тэр бүхний чинь нууц нь яг өнөөдрийн ярьсан миний энгийн бөгөөд элементарны анхдагч суурь ойлголт байна. Тэр уурганы өөр сонголт байхгүй. За ингээд хоёр дугаар өндөрлж байна.
дараагийн дугаар дээр булчин бүтээх бас дараагийн нэг шинэ чухал ойлголт байгаа. Тэр дээр гэж уулзлаа. Түр баяртай. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын ивэлдор. Монгол хүн эрүүл байвал Монгол үндэстэн эрүүл байна. Монгол үндэстэн эрүүл байвал Монгол улс хүчрхэг байна. Монгол улсын ерөнхийлөгч Ухмаагийн өрсөв.